Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Gen-Z нарын талаар ярих гэж бодлоо. Gen-Z нар буюу энэ цаг үеийн хүүхэд залуучууд. За тэд нар маань байнга л нэг шүмжлэл дагуулсан, байнга нэг хил ам таталцсан явж байдаг л та тийм ээ. За жишээлх юм бол ажил хийх дургүй байна. Маш их хариуцлагагүй байна. За тэгээд нэг л их амар хэлбэр аргаар мөнгө олчих гэсэн нэг ийм хүсэл зорилготой хүмүүс байгаад байна гэж тийм ээ. За нэг талаараа бол энэ өнөө цаг үеийн нэг имэнэлтэй дүр зураг бол мөн нөгөө талаараа бас тэдгэр хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэх юм бол бидний заншсан тэрхүү одоо ажлын систем, цалин мөнгөний систем бол тэднэрт ерөөсөө таалагдахгүй байгаад байна л да, маш хангалтгүй санагдаж байна тийм ээ. Заавалжгүй ингээд биеэрээ байж ээж нэг газраас нөгөө газар руу очиж ээж за тэгээд нэг өдрийн 8 цаг ажиллаж ээж нэг тодорхой хэмжээний цалин авдаг тийм ээ. Энэ бол ерөөсөө тэднэрт хангалтгүй санагдаад байна. Тэгэхээр ерөөсөө бие махбодын хязгааргүй цаг хугацааны хязгааргүй орон зайн хязгааргүйгээр тэгсэн мөртлөөсөө хангалттай хэмжээний орлого авах ийм одоо зүйлийг тэд нар хүсэж байна л да. Тэгэхээр мэдээж хэрэг хүн махан бие бол хизээж өвдөж хавдаж болно тийм ээ. Тэгэхээр одоо энэ үед болохоор ерөөсөө ажиллах боломжгүй болоод ингээд орлого цалингүй болчих нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг тэд нэр бас олоод харсан байна. Тэр энэ бол угаасаа бодох ёстой зүйл мөн. Тэгэхээр зэрэг бид нар яг тэднэрийн бодож байгаа шиг ийм хязгаарлалгүйгээр яаж олох боломжтой вэ? Орлогын хөөсрөө бас яаж нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгийг бас хүн болгон сонирхох хэрэгтэй цаг үе дээр ирчээд байна л да. Тэгэхгүй зөвхөн одоо нэг орлогын хөөсртэй найдаад байж бас болохгүй нь шүү дээ. Энэ бол бидний амьдралын баталгаа болж чадахгүй. Тэгэхээр зэрэг өөр ямар орлогын их хөөсрүүд байж болох уу гэдгийг бас одоо бид нэр сонирхох хэрэгтэй болчиход байна л да. Тэр энэ цаг үед бол тэр бүх боломжуудыг олгосон маш олон бизнесийн боломжууд одоо нэлээд гарч ирсэн байгаа. Тэгэхээр тэр зүйлийг одоо энэ Gen-Z нар маш их ирж хайдаг болсон байна. Маш их судалдаг болсон байна. Тийм ээ. Жишээлх юм бол одоо AI буюу тэр хиймэл оюун ухаан дээр түшгэлсэн маш олон одоо бизнесийн боломжууд байж байна. За энэ дижитал номад энэ бизнесийн боломжууд их болсон байна. За тэгээд зөв схемтэй MLM буюу олон үеийн маркетингтэй ийм одоо бизнесийн боломжууд бас бий болсон байна. За тэдгээр бизнесүүд болохоор бүгдээрээ ерөнхийдөө ямар ч одоо хязгаарт баригдахгүйгээр за тэгээд дээрэс нь одоо өөрийн гэсэн системийг босгох юм боломжийг өгсөн байдаг. Ингэхийн бол одоо бид нэр тэрхүү систем нь ингээд өөрөө ажиллаж яадаг, өөрөө эргэлтэнд орж яадаг. Ингээд орлого нь ингээд байнга орж ирж яадаг тийм ээ. Тэгэхээр унтаад босоод ирэхдээ л одоо тэр орлого нь ингээд орцсон байдаг гэдэг ч юм уу. Одоо ерөнхийдөө бол пассив орлогын их үүсвэр одоо бий болохын боломжууд маш их бий болсон байна. Тийм. Тэгэхээр зэрэг энэ хэрвээ ийм бол бизнесийн боломжийг хэрвээ хэн нэгэн танд санал болгох юм бол үүнээс бол татгалзахгүйгээр одоо юугаа татгалзахгүйгээр бас ингээд сонсоод үзэх хэрэгтэй тийм ээ. За тэгээд бидний нөө хөвшсөн баригдсан энэ одоо үзлээрээ тэрхүү боломжийг одоо шууд блок хийхээ оронд ингээд нээлттэйгээр хүлээж аваад сонсоод эргцүүлж бодоод илүү том зургаар нь хараад за цаад одоо тэр гүнзгий зүйлийг энэ философиг нь гэдэг юм уу бас ингэж бодож үзэж явах хэрэгтэй болоо гэж бодож байгаа. Тийм тэгэхээр тэгэхгүй одоо ингэж зөвхөн одоо байгаа орлогын их үсвэртэй найдах юм бол одоо эн чинь бас одоо төргөөр бас цалинждаг тийм ээ. Энэ бол одоо төрхийн ханш ямар байгаа байлээ. Гэтэл чинь бол одоо дэлхийн зах зээлд валютаар цалинжих ийм боломжийг өгсөн бизнесүүд бол одоо маш их байна. Тэр энийг одоо хүн болгон сонирхох цаг нь болжээ гэж хэлмээр байгаа. Тэгэхээр зэрэг Gen-Z нарыгаа бид нэр одоо юугүй шүүмжилж одоо буруутахаас илүүтэйгээр илүү ойлгоод дэмжиж өгөх юм бол тэд нар бол илүү хүссэн хэмжээнийхээ орлогыг олж аваад дээрэс нь одоо энэ их орондоо маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийн маш их одоо ажлын байрыг бий болгоно тийм ээ.
За маш их боломжуудыг олон хүмүүст нээж өгч одоо үе таалгыг нээж өгөх одоо ийм потенциалтай, ийм чадвартай хүүхдүүд юм аа гэдгийг одоо хэлмээр байна. Гэтэ мэдээж хэрэг бол тэд нар маань илүү хариуцлагатай байж сурах хэрэгтэй, харилцаан дээрээ илүү сайжруулах хэрэгтэй тийм ээ. За илүү юм төлөвшөх хэрэгтэй гэдг нь бол одоо тэр хүүхдүүд одоо өөрсдөө бас бодож үзэх хэрэгтэй гэдэг нь бол ойлгомжтой. Гэтэ ямар ч байсан гэсэн одоо тэр хүүхдүүдийг бас дэмжиж ойлгох хэрэгтэй болов гэж одоо энэ бичлэгийг одоо хийлээ. За дээрэс нь тэр хүүхдүүдийн хүсэж байгаа зүйлийг ч гэсэн бид нар ч гэсэндээ бас хүчит сонирхох хэрэгтэй юм аа гэдгийг бас энэ далимтанд хэлхийг хүслээ. За тэгээд дараагийн бичлэгээрээ дахиж уулзъя. Түр баяртай.